За бид нар ер нь энэ улсын хурл бид өөрсдөөсөө л алдаагаа хайхан зөв юм шиг байна да. Сайхан хууль батлан тэгээд тэрнийхээ хэрэгжилтийг хинж байгаа, үр дүнг хинж байгаа ч юм алга төсөв батлан гүйцэтгэлд нь хяналт тавьж байгаа байдал нь одоо өнөөдрийг шүү дээ яг үнэндээ. Ер нь одоо 2025 оны төсвийнхөө гүйцэтгэл энэ бүгдээр хяналт тавьж байгаа байдлаа бид нар өөрсдөө харахгүй юу та. Өчигдөр ирсэн байгаа байхгүй энэ зузаан ном. Ийм 3 хуудас зузаан ном. Яаж 24 цагт ийм зузаан номыг уншиж үзэх юм? Энд чинь ядч 10 хоногийн өмнө нөгөө бид нарт урьдчилан тараач болно шүү дээ. Тэгээ одоо хэдэн ерөнхий асуудал асуухаас цаашдаа анхаарахгүй энэ чирээс болохгүй л дээ. Баталсан төсвөөж айтайхан гүйцэтгэлээр хяналт тавьж чадахгүй. За сангийн сайдаас төсвийн урсгал зардал 25 онд нийт зарлагын 73.4% эзлэхээр төлөвсөн. Гүйцэтгэлээр 77.4% гарсан байна. 4% ямар их зөрүү гарав вэ? Энэ ямар өчтэй? За ер нь одоо эн чинь Аббакир сайд байна уу? Манай нийтийн санхүүчинд авпорцсон юм биш үү? Аббакир сайд анхааралтай сонсчаарай. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал гэдэг баахан сангуудын авлагын үлдэгдэл нь 1.7 их найд болсон байна. Өнгөрсөн жил 25 оны цээр 242.5 тэрбумаар өссөн байна авлага чинь. Авлага нь ийм байгаа юм чи одоо нөгөө өр шир нь юу болж байгаа вэ? Олон жилийн насжилттай авлагуудаа яах гэж байна? Ямар бодлого чиглэл баримталж байгаа юм? Авлага нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын сангийн одоо өрийг нэг тодорхой хэлээд өгнө. За 3 дахь асуудал нь энэ улсын нийт өр эзэлж байгаа гадаад засгийн газрын өр 2016 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар манай улсын нийт гадаад өр 23.4 тэрбум $. Байжээ. Та бүхэн тэр үед улс орон хэцүүдлээ нэг хүнд 20 сая төгрөг ногдох өртөө болчлоо гэд ярьж ирсэн. 10 жилийн өмнө. Тэр 10 жилийн өмнөх өр бол 90 оноос хойш өр байсан. Сүүлийн 30 жилийн. Сүүлийн 10 жилийн дотор одоо энэ өрчин нэг хүнд ногдох өрчин 41 сая 140 мянган төгрөг болчихсон байна. Хамгийн анхаарамжтай зүйл маань бид нар засгийн газрын нийт өр 25 оны гүйцэтгэлээр $8 тэрбум буюу 35.4 их найд. 21-тэй харьцуулахад 32% өсчихсөн байна шүү дээ. Нийт гадаад өрийг чинь за 1 минут нэмжгүй. Хамбатар гүшин. Нийт гадаад өрийг чинь 22% засгийн газрын өр болчиход байна. Энэ гадаад өрийн эзлэх хувь чинь жил ирэх тусам өсөөд байгаа засгийн газрын өрийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх тал дээр сангийн сайд одоо юу бодсон вэ? Эдийн засгийн сайд байна уу? Хэн хариулах вэ? Тэгээ ийм 3 ерөнхий асуулт асуучаа дараа нь тодруулж хэлье. За сангийн сайд ихлээр хариулъя. Дараа нь Аббакир сайд хариулъя. За Ганбаатар гүшиний асуултанд хариулъя. Засгийн газрын өр өссөн та сайн мэдж байгаа Дорногов аймгийн Алтан ширээ дээр бид нар газрын тосны үйлдвэр энэ өөрөө дангаараа $1.7 тэрбум. За энэ дээр Эрдэнэргийн усан цахилгаан станц гэдэг энэ хоёроор $2 тэрбум 7 их найдаар одоо өссөн. Тэгэхээр энийг бид нар одоо богино хугацаанд нь гарах энэ өөрийн удирдлагыг менежментийг цаг хугацаанд хэрэгжүүлэх ашигтай байх үүднээс л одоо сая хавар бид нар гадаад зээл ашиглалтын тухай хуулийг батллаа шүү дээ. Тэгээ энэ зээлүүчээ авчиад нөгөө цаг хугацаанд гарч чадахгүй бид нар төсвийн хязгаараараа ямар хэмжээтэй гараад байгааг та мэдж байгаа 1.2. За голлож нөлөөсөн 2 төсөл бол энэ 2 байгаа. За нийт өрийн хувьд бол одоо бид нар төсвийн гадаад өрийн удирдлагын тухай хуулийнхаа шаардлагыг хангаад явж байгаа. Өнөөдөр 38.5 их найдын өртөө байна. Гадаад зээл. Засгийн газрын өр. Энэ чинь бол дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хүрэхгүй байгаа. За өрийн удирдлагын хуулиараа 60 хүртэлх байж болно гэж. Тэгэхээр бид нар бол энэ дээр бол үе шаттай бууруулаад за ашиглалтыг сайжруулад явж байгаа. Цаашдаа харин бид нар ер нь эрх зүйн орчиндөө ч хэсэг өөрчлөлтүүдийг хийх ёстой.
одоо бид нар дундаас дэш орлоготой орон болсон гэдэг энэ олон улсын байгууллагын доноруудын хэлээр бид нар өөрсдөө арилжааны банкны арилжааны хүүтэд зээл болох ийм боломж руу орж иж байгаа. Нэгсдээ хөнгөлтэй зээл Монгол улсаас ирнэ холдож ийн гэсэн үг. Тэгэхээр энэ дээр одоо бид нар харин засгийн газар дээр аваа явах уу, цаашдаа хөгжлийн банкаар явах уу? За тэгвэл хөгжлийн банкаа энэ одоо олон улсын экзим банкны шаардлагад нийцүүлэх, нөгөө талдаа одоо тэр өөрийнх нь засаглал талд нь авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд шатраатай авч энэ асуудлыг цааш нь сайжруулж явах хэрэгтэй гэж үзэж байгаа. Түүнээс ч одоо нэгэнт тэртээ дэргүү одоо хөгжлийн банкаар явуулах засгийн газараа баталгаагаа гаргаа явна. За урсгал зардлыг 70 хөвтө санхүүжүүлсэн байна өчүүдэд хэд гэсэн блэ. За тэн дээр 74% гэж хэлсэн. Нийт зардлын өөрөө 100 гэж үзэх юм бол 74% нь урсгал зардал байна. Тэгэхээр энэ одоо урсгал зардал дээр та мэдж байгаа. Хуучлагдсан зардлууд л явж байгаа шүү дээ. Эрүүл мэндийн салбарын зардал явж байна. Боловсролын салбарын зардал хоёр нийлээд нийт урсгал зардлын чинь бараг 75% эзэлж байгаа. Цаана одоо төсөө ерөнхийлөгчдийн захирагч нар дээр гарч байгаа зардлууд эзлэл явж байгаа. Тэгэхээр бид нар нийт зардлаа одоо 100 гэж үзэх юм бол за 91 10 хүрэхгүй орчим хувийн хөрөнгийн зардалгаар явж байгаа шүү дээ. Үлдсэн зардал нь бол хуучлагдсан урсгал зардуудаар бид нар санхүүжүүлээ явж байгаа. За Абакир гүшүүн хариулъя. Сая одоо энэ учрлын засгийн газрын хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хүрээнд чөлөөлийн арга хэмжээний хүрээнд 160 орчим аж ахуйн нэгжийн одоо барилттай байсан буюу одоо данс хаасан арга хэмжээг нээхэд 2.1 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна. За Капитал банк болон Чингис хаан банкн дээр өөр авлага үүссэн байсан одоо хэн сайдын үед үлээд нийгэм даатгалын сангийн мөнгийг нэг энэ банкуд руу хийчээд нэг жоохон асуудал үүссэн. За бид нар өөр барагдуулах арга хэмжээг аваад явж байгаа. За нийтдээ 230 орчим тэрбум төгрөг байснаас одоо яг үлдэгдэл 110 тэрбум төгрөг байна. Саяхан одоо бид нар энэ 7 хоногийн ихээр бас хилцлүүд хийж эхэлсэн. Тэр өөртөө банкнуудын одоо санал болгож байгаа нэг 20 орчим тэрбум төгрөгийн одоо яг Норвегийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон хүнсний зойрын асуудлыг одоо өөр авлагандаа аваад нийслэлд юм эсвэл за худалдаа давыг аж ахуйн нэгжүүд байгаа. Гэх маягаар бид нар За гүйцэж хариулъя. Абакир. Капитал Чингис хаан банкн дээр үс өөр авлагыг бол авилгалтаа дамжих газар сангийн яам за одоо манай яам гэдэг ч юм уу те ингээд нэгдсэн ажлын хэсэг гараад өөр барагдуулах ажил сүүлийн үед одоо маш сайн явж байгаа шүү дээ. Энэ хоёр одоо энэ банкнд нэг хэм сайдын үед л нэг юм өөр авлага үүссэн байгаад байдгийг. За одоо бол энэ асуудал хуулиар хаагдчихсан. Одоо хэрвээ чөлөө төлөвлөлт байх юм бол одоо системийн одоо чадaltaй банкнуудад бид нар санал болгоод за одоо 100 тэрбум төгрөг байна хэн өндөр хүн амлах уу гэдгээр одоо шилэнгээр ингээд өрсөлдүүлээд бид нар хадгалуулаад явж байгаа. За үлдэгдэлтэй яагаад үлдчихэд байдгийм бэ гэж. За манай үйлдвэрлэлийн ослын сан бол одоо ашигтай гардаг ганцхан сан. За энийг бол бид нар одоо бодлогын үгээс доошгүйгээр өсгөх одоо үүрэг хүлээсэн байдаг. Энэгээр бид нар 15.11% хүүтэй 700 тэрбум төгрөгийн системийн одоо 4 банкнд хадгалуулаад явж байгаа.